За тээвэр логистикийн асуудалгүйгээр бид бүсчлийн хөгжлийн асуудлыг ярих боломжгүй. Бүсийн логистикийн төв хуурай тээвэр бомтуудыг байгуулъя гэж. Тэгэхээр цаашдаа шивээ хүрэн гашуун сухад ханг замын үүд за бүр одоо ингээд бичигт сүмбэр ирээн цав баг элнэх алтан булаг ханх за хоошлох одоо баруун түвшээ боршоо цагаан нуур булган бомтуудаа бүс нутгийн одоо энэ хөгжлийн интеграцтай холбох тээвэр логистикийн сүлжээ бий болгож ажиллаж байж манай одоо бодлого орон нутгийн бүсд амжилттай хэрэгжинэ. Дэд бүтэц гашуун сухад шивээ хүрэн ханг бомтын зэрэглэлийг ахиулан нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах хятад ард улсын эдийн засгийн коридорт холбогдох босоо тэнхилгийн баг, элэнх, шивээ хүрэн бомт, замын үд, алтан булаг чиглэлийн 4 инээ болон Галан задгад Улаанбаатар чиглэлийн авт зам, хэвтэ тэнхилгийн чойр, мандалгов, Арвайхэр чиглэлийн говийн бүсэд ноогдох хэсгийн авт замыг барина. Уул уурхайн бүтээгдэхүүн, удааж хүн бүтээгдэхүүн гээд дотоод зах зээлээсээ гадна гадаад зах зээл рүү экспортод гаргах энэ бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хэрэглэгчдэд хүргэж өгөх хамгийн том одоо дэд үтс бол энэ төмөр зам, авт зам, замун үүнийг дагалдсан хэдийн бомтууд дээр байрлаж байгаа одоо логистикийн төвүүдээ гэж харж байгаа. Энэ гашуун сухад шивээ хөрөнгийн бомт одоо тэгээд энэ транзит замуудын төгсгөлийн бомтуудыг мэдээж одоо төгс болгох тал руугаа болно. Яагаад гэвэл төгс бомт гэдэг бол хүнсний бараа бүх төрлийн барааг оруулах нэг лаборатори шинжилгээ шалгадаг барьдаг юмтай болохыг хэлж байгаа юм лээ. Тэгэхээр одоо шинэ шивээ хөрөн гашуун сухад дээр орж хүнсний зүйл яг замын үд шиг ингэж орж ирэх тийм төгс бомт болгочихвол одоо энэ ийшээ одоо хандах говийн бүсийн ямар ч шаардлагагүй. Энэ хоёр бомтоор хангагдаад явж байгаа. За Улаанбаатар Мандалгуй хотын энэ авто замыг бол бид нэ зайлшгүй шинжлэх шаардлагатай байна. Тэгээ 2024-28 оны засгийн газрын өөрийн хөтөлбөрт бол энийг одоо 152 км замыг хэцүүрт оруулах ийм төсөв шийдэгдсэн. Энэ одоо гол замыг 2 эгнээтэй 4 урсгалтай ийм зам болгоё гэдэг ийм одоо зүйл суусан байна. За энэ бол маш чухал зүйл. Үүнээс гадна одоо дэд үтстэй холбоотой гэх юм бол Говьсөнбөр аймаг дээр Говьсөнбөр аймаг Чойр хотоос Мандалгов руу, Арвайхэр руу, Чойр хотоос Чингис хот руу гэсэн ийм одоо дэд үтсийн ажил, авто замын ажлын үндсэндээ эхэлсэн явж байгаа. Энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бид бүхэн энэ тээвэр логистикийн салбарыг илүүтэй сайн хөгжүүлж дотоодын болон олон улсын тээвэр, транзит тээвэр гэдэг энэ тээврүүдийг бид нар зөв зохион байгуулж Монгол улс руу орж байгаа импортын бараа бүтээгдэхүүнээ говийн бүстэй, цаашд бол одоо хангайн бүстэй, баруун бүстэй, зүүн бүс рүүгээ яаж одоо түгээлтийг хийх вэ гэдэг бол бас бидний хувьд анхааруул зөх ийм асуудал мөн юм аа. Энийг бол бид нар одоо зам тээврийн яамтайгаа манай одоо бүсчилсэн хөгжлийн хүрээлэн эдийн засгийн хөгжлийн яамт бол айл ал талаас адилхан нэгцнийг ойлголттой байж ижил. Тэгээд одоо их хуралтайгаа адилхан одоо ойлголттой байж ижил энийг заашгүй хийнэлгэж ингэж бодож. Эдгээр замуудыг ингээд эхний ээлжинд хийх чадвал одоо манай бүс нутгийн хувьд бол ямар ч сан тээвэр логистикийн төв байгуулчих боломжтой болно. За бусад одоо бүсүүдтэйгээ бас арай богино хугацаанд холбогдчих очиж одоо ачаа тээвэр явах юм боломжтой болох юм байна.